Өнөөдөр бид эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар ярилцлага хийх гэж байна. Энэ ярилцлаганд оролцож байгаа би сэтгэл заслчимч Эрдэнэбаатар. Би болохоор эрэгтэйчүүд турхуугийн нурлаан байна. Ингээд Facebook баяр үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэд хүргэе. За өнөөдөр бол ерөнхийдөө эрчүүдийн сэтгэл зүй, эрчүүд тулгамдсан асуудал, эрчүүд маань тохиолддог зулам бэрхшээлийн талаар ерөнхийдөө Эрдэнэбаатар эмчтэйгээ зөвлөлдсөн гэж шийдээд Facebook live хийж байна. За ингээд ихний асуултаа Эрдэнэбаатар эмчээс асууя гэж байна. За Эрдэнэбаатар эмч одоо энэ эр хүний эрэгтэй хүний сэтгэл зүй эмэгтэй хүнээс юугээр онцлог вэ? Бид нар одоо юугээр ялгаатай юм бэ? Тэгэхээр эрчүүдийн сэтгэл зүйн талаар ярихын тулд хүн төрөлхтөн үүссэн тэр түүхэн замналаас эхлэх хэрэгтэй байна. Учир нь хүн төрөлхтөн үүсээд магадгүй одоо сая жил боллоо гэхэд сүүлийн 10,000 жил нь л нийгэмшсэн энэ ертөнцид амьдарч байгаа. Тэрнээс өмнө магадгүй 990,000 жилийн турш чулуун зүсгийн үед амьдарч байсан. Тэгэхээр тэр урт хугацааны турш эрчүүд маань өөрийн гэсэн үүрэгтэй байсан. Эрчүүд маань ан хийж, ар гэрээ хамгаалах тийм үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэгэд энэ эрхэж байсан хөдөлмөр нь тэдний сэтгэл зүйд шууд илэрхийлэл олж энэ бол генийн санамжийн түвшинд эрэгтэй хүний сэтгэл зүйг тодорхойлж өгсөн. Тэгэхээр энэ 990,000 жилийн турш яаж амьдарсан бэ гэхээр эрчүүд маань анх хийхдээ дайнд мордохдоо маш удаан хугацаагаар өөрийгөө яг нэгэн зорилго руу төвлөрүүлж явдаг байсан. Тэгэд энэ зорилгодоо хүрэхийн тулд бүхий л бэрхшээлүүдийг даван туулж ирсэн. Тийм ч учраас одоо өнөөдөр эрчүүд маань одоо улс төрт ч юм уу, бизнест ч юм уу илүү амжилттай одоо амьдардаг, ажилтдаг. Нөгөө талаар энэ нь эрчүүдийн сэтгэл зүй буюу одоо сэтгэл зүйг тодорхойлдог тархины үйл ажиллагаа бас өөрийн гэсэн илэрлээ олсон байдаг тархинд. Яадаг вэ гэхээр эрчүүд мэдээж тэр анг отж байхдаа хэдэн цагаар ч хамаагүй дуугай байж идэг. Яг бол бид нар хоорондоо ярих юм бол ямар нэгэн байдлаар дуу аваа гаргачих юм бол тэр ан нүргээ явчихна. Мөн дайн байлдаанд орохдоо бас л хэдэн цагаар ч хамаагүй отолтонд чимээгүй байж идэг. Тийм ч учраас өнөөдөр эрчүүдийн одоо тархины зүүн тал бөмбөлөд ярианы ганцхан төв байдаг гэдгийг бол сүүлийн үеийн судалгаар тогтоосон байгаа. Тийм ч учраас эрчүүд маань эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй бага ярьдаг. Тэгээд одоо эмэгтэйчүүд маань ер нь ялангуяа залуу хосууд ч юм уу бүсгүйчүүд маань бухимддаг нэг асуудал байдаг. Эрчүүд ажилласаа тарж ирээд удирдлагаа бариад таг гүлээгээ суучдаг. Тэгэнгүүт нөгөө эмэгтэйчүүд маань нөгөө хань ижлээ өөрийг нь тоож ярихгүй байна. Энэ зургатайгаа удирдлагатайгаа найзлаад намайг хүн гэж авч үзэхгүй байна гэж маш их бухимддаг л да. Гэтэл хөөхий тэр хэдэн зуун мянган жилийн турш эрчүүд маань нөгөө ангаасаа ирээд юу хийдэг байсан бэ гэхээр маш их ядарсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө гал руугаа гүлээгээ суучдаг байсан. Өнөөдөр зургт бол тэр галыг орлож байгаа. Мэдээж тэгж ядарсан юм чин эрчүүд маань юу дуурахтай мантай. Алжиалаа тайлж яана гэсэн үг зургтаа үзэж. Тэгэхээр эмэгтэйчүүд маань үүнийг нь ойлгоорой. Хань ижилчин, найз залуучин тэр 990,000 жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнхаа санамжийн дагуу тэр үйлдэлийг хийж байгаа шүү. Тэгээд хөөхий нөгөө зүүн тал бөмбөлөгдөө ганцхан ярианы төвтэй юм чин нэг олон юм ярихгүй. Тэгээд судалсан байдیں۔ Яг одоо орчин үед чинь нөгөө андаар нь тархины үйл ажиллагааг хэмждэг багчууд бол байгаа шүү дээ, спект гэх мэтчлээ. Тэгэнгүүт ерөөсөө ганцхан тэр тал бөмбөлөгдөх голомт нь л идэвчж идэг. Тийм болохоор цөөхөн хүүхдэд үгийн баялаг нь харьцангуй бага. Гэтэл эмэгтэйчүүдийг судлаад үзсэн байд. Яг тийм нөхцөлд оруулж. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн маань хоёр тал бөмбөлөгт хоёуланд нь ярианы төвтэй. Дээрээс нь эмэгтэйчүүд ярихад хоёр тал бөмбөлөг нь тэр чигээрээ идэвчж исэн гэсэн тийм судалгаа байна. Сэтгэл зүйн онцлог. За одоо бие махбодын онцлог тийм эрэгтэй хоёр бие махбодын онцлог нь юу гэдэг юм бэ талаар ярил л да. За аль ч хүүс үүсэхдээ бид нар эхийн эвлэлдээ бүрэлдэн тогтдог. За эхийн эвлэлдээ бүрэлдэн тогтож байх үед
Ер нь бол эхний 7-8 хоног нь бол бид нарын хүүс адилхан байдаг. Эрэгтэй хүүс, эмэгтэй хүүс гэж ялгархгүй яг нэг адилхан нэг хүүс юм байдаг. Тэгээ 8-7 хоногтойгоос хойш бид нарын гадна бэлэг эрэхтэй төмсөг өндөрч гэсэн эрэхтнүүд хоорондоо ялгараа хөгждөг. Энэ ялгараа хөгжөхөд одоо бие махбодын нөлөөлдөг нь бол даавар гэж. За энэ даавар нь бол эрэгтэй хүнд бол онцлог даавар нь төмсгнөөс ялгардаг даавар. Эмэгтэй хүний онцлог даавар нь бол өндөрчнөөс ялгардаг даавар. Энэ хоёр эрэхтнээс ялгардаг даавраараа ерөнхийдөө эр хүүс, эм хүүс хоёр маань ялгардаг хоорондоо бие махбод. За ялгардаг тэгээ тодорхой эрэхтнүүд байдаг. Одоо хүмүүс гадна бэлэг эрэхтэн түрүү болчихрахаа эмэгтэй өндөр бол түрүү болчихрахаа байхгүй тийм. Энэ эрэхтнүүдээр ялгардаг. Энэ эрэхтнүүдийн ялгал дууны хөвч тэгээд бид нарын үс, нүдний өнгө, хөхний болчихрахаа бүх юмыг хариуцж идэг юм бол даавар. Тэгэхээр бид нар даавраараа хоорондоо ялгаатай байдаг. Гэдэг юм. Facebook үзэж байгаа хүмүүстэй. Тийм. За дараагийн асуулт. Эрдэнэт юм асууж байна. Эрэгтэйчүүд маань одоо ингээд яг ажиглаад байхаар эрүүл мэндийн байгууллага эмнэлэгтэй хаач байсан яг эрүүл мэндэд хандаж очиж байгаа хүнийхэн тоо цөөхөн харагдаад байна. Эмэгтэй хүүс нь 95 га хаач байсан. Одоо таны практик ч гэсэн баг тийм байгаа тийм. Тэглэг байхаа. Тэр энэ талаар одоо эрчүүд яагаад эрүүл мэндэд эрчүүд бид нар ч та ч гэсэн яагаад энэ хойрог байгаа тийм. Энэ ямар нэгэн сэтгэл зүйн шалтгаан юм байдгүй. Биднээс шалтгаалаад байна уу? Үнэхээр энэ төр даалт ухамсараас нь шалтгаалаад байдаг юм уу? Хаанаас нь шалтгаалаад? Тийм. Тэгэхээр эрчүүд маань үнэхээр өөрөө чинь сая хэлсэн тэр дааврын амтан за эмэгтэйчүүд гэсэн. Гэхдээ эрчүүдэд бол мэдээж тестостерон, эмэгтэйчүүдэд бол эстроген. Тэгэхээр тестостерон их байдаг учраас за эрчүүдийг бол амжилттай явахад бол нөлөөлдөг. Илүү дайчин, илүү төрөмгий. За ялангуяа одоо шилжилтийн насны хүүхдүүдэд бол цусан дахь тестостероны хэмжээ бол эрс нэмэгддэг учраас тэд нар одоо зам төрхийн өөрчлөлтөнд ордог шүү дээ, илүү уцаартай ч юм уу. Тийм. Тэгэхээр эрчүүд маань ч гэсэн мэдээж бас илүү уцаартай ч гэдэг юм уу, илүү төрөмгий. Тэгснээр нөгөө байгальдаа нийгэмд илүү лидерийн байр суурьтай байдаг. Илүү тасан зохицдог гэх юм уу, илүү одоо манлайлагч байж чаддаг. Тэгээд сая асууснаар хэлэх юм бол эрчүүд маань эрүүл мэндэд яагаад анхаардаггүй вэ? Тэгэхээр нөгөө тестостероны улмаас эрчүүд маань жижиг сажиг зүйлд харьцангуй бага анхаардаг. Илүү том зүйлд илүү анхаардаг. Гэтэл нөгөө эрүүл мэнд нь эрчүүдэд одоо жижиг сажиг мэт зүйл санагддаг. Ач холбогдол бага өгдөг. Тэд нар нөгөө л ажилдаа илүү анхаардаг. Амжилтанд илүү тэмүүлдэг. Гэтэл харамсалтай нөгөө эрүүл мэндэд хамгаалж, эрүүл байж ээж илүү сайн ажиллаа шүү, илүү сайн амжилтанд хүрэх шүү гэдэг ойлголт харьцангуй сул байгаа. Мэдлэг боловс. Мэдлэг дээр тий. Мэдээж яг энэ дээрээс аваад үзэхэд эрчүүдийн одоо эмэгтэйчүүдийн ч гэсэндээ тий илүү боловсралтай хүмүүс бол эрүүл мэндэд илүү анхаардаг нь бол судалгаагаар батлагдсан байдаг. Боловсрал харьцангуй бага хүмүүс бол арай бага анхаардаг. Энэ бол бас ялгаа байж байдаг. Тийм ер нь бол надад ч гэсэн тийг санагддаг л дээ. Боловсрал бол хамгийн чухал юм байна тий. Эрэгтэй үсэн ч гэсэн одоо тань дээр ч гэсэн ирж үйлчлүүлж байгаа, эрийн имлүүдээр явж байгаа нийт үйлчлүүлэгчид ер нь тодорхой хувь нь боловсролын өндөр түвшинд байгаа хүмүүс хийж байгаа. За дараагийн асуулт хүмүүсээс ирсэн голчлон одоо ярьж байгаа асуултууд энэ том асуулт. Бэлгийн сулрал гэж одоо хэрэгдэдэг тийм. Бэлгийн сулрал үүсэх одоо өвчин учраас шалтгаан гэж байна. Тэр бэлгийн сулрал үүсэх нийгэм сэтгэл зүйн шалтгаан гэдэг. Та энэ талаар үзэж байгаа үзэгчдтэй ярьж байгаа. Үнэхээр нийт одоо өвчний 70-80% зөв сэтгэл зүйн шалтгаанд байдаг. Мэдээж тэр шалтгааныхаа одоо шалтгаан нөлөөлөх ихэн үе шатанд бол үйл ажиллагааны алдагдлалд орно. Удаан явах юм бол тэр эргэтэн бүтцийн өөрчлөлт ордог.
За бэлгийн сулрал гэдэг маань өөрөө эрчүүдийн хувьд хамгийн тийм сэтгэл зүйн хувьд ч гэсэн чухал одоо эмзэг асуудлууд байна нэг. Энэний шалтгаан нь бол яг харахгүй одоо орчин үедтэй холбоотой энэ нийгмийн стресстэй холбоотой байдаг. За нөгөө талаар эрчүүд маань өөрийнхөө нөгөө л эрүүл мэндэд бага анхаардагтай бас холбоотой байдаг. Одоо юу гэдгийг Чулуунзавскийн үед ч юм уу те одоо нийгэмшгээс өмнө эсвэл одоо 20 дугаар зууны ихэнх үед ч юм уу эрчүүдийн дунд бол сулрал бол маш бага байсан. Харамсалтай нь нийгэм хөгжих тусам энэ сулрал нэмэгдэх хандлага бол ажиглагдаж байгаа. Тийм. Энэ бол цэвэр сэтгэл зүйн шалтгаантай. Тэгээ сэтгэл зүйн шалтгаанд сулралыг бол мэдээж цэвэр сэтгэл заслал эмчилгээгээр эмчилнэ. Мэдээж одоо бусад өвчнийх нь талаар чи ярих юм бол ярьж өгөх байх те үзэгчдтэй. Сэтгэл зүйн шалтгаан нь бол юм. Бэлгийн сулралын дараагийн үндсэн шалтгаанууд дотор бол манай судасны шалтгаан гэж байна. Судасны шалтгаан бол ойлгомжтой зүрх ерөнхийдөө муудах үйл ажиллагааны үед хэм алдагдал үүсэх. Зүрхэнд ямар нэгэн асуудал гарах юм бол энэээс шалтгаалсан асуудал үүснэ. Дараагийнх нь энэ зүрхтэй холбоотойгоор одоо бид нар судасны хан хатуураад байна гэж яриад байна шүү дээ. Энэ судасны хан маань зөвхөн л одоо зүрхэнд байдаг, бие махбодд байдаг биш. Бэлэг эрэхтэн маань өөрөө хамгийн том судас хүний биед байдаг. Зүрхний дараа ордог том судас. Тэгэхээр энэ судас маань бас хатуурдаг. Тэгэхээр энэ судас маань хатуурсантай холбоотойгоор одоо бас эрчүүдийн дунд нийт одоо бэлгийн сулрал дунд бас нэлээд өндөр чин дарж авдаг бол судасны харалтай сулрал. Сүүлийн үед бол одоо бид нар амьдралын хэв маяг орчин нөхцлөөс хамаарат бас ихсэж байгаа. За дараагийн нэг юу бол мэдрэлийн шалтгаан. За мэдрэлийн шалтгаан сулрал бол харьцангуй цөөн тохиолддог боловч яг тохиолдол нь байх юм бол жоох эмчилгээ авах юм уу гэсэн тал байдаг. Энэ сүүлийн үед маш том гарч ирж байгаа. Асуудал байна. За одоо эднатын үчээс дараагийн асуулт. За нэрчүүд тохиолддог. Гэхдээ зөвхөн Монголд биш, дэлхийн нийтээр л тохиолдод байгаа нэг юм байна. Дэлхийн нийтээр л энэ асуудал руу ханддаг. Та ч бас баг залуутай энэ асуудлаас бас бодчихлээсэн баг. Бэлэг эрэхтний томруулах гэдэг асуудал байна. Бэлэг эрэхтний томруулах яа. Энэ бэлэг эрэхтний томруулах шаардлага одоо яг юунаас ургаж гараад үүсээд байх шиг. Тэгээд иргэн сэтгэл зүйн мэдэж байгаа. Эрэхтэй хүний ямар онцлог дээрээс нь болоод эрэхтэй хүн дээр бэлэг эрэхтний томруулах шаардлага гараад ирв. Талаас та нэг сэтгэл талаас нь. Тэгэхээр секс буюу бэлгийн амьдрал гэдэг бол ялчгүй одоо хүний хамгийн чухал нандин харилцаануудын нэг. Тэр харилцаанд сэтгэл ханамж авна гэдэг бол өөрөө маш чухал. Бэлгийн ажил хийж байхад эрчүүд нь эмэгтэйчүүдэд хангаж чадчихвэл тэр эрхтэй өөртөө сэтгэл хангалуун байдаг. Сэтгэл зүйн дуур тавилтаас гадна зөвхөн сэтгэл зүйн таашаал авчдаг. Гэтэл энд бол одоо эмэгтэйгээ дур тавиулахад бол мэдээж хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. За хамгийн түрүүнд бол яа харахгүй одоо сексийн боловсрал харамсалтай нь өнөөдрийн одоо залуучуудын нэлээд хувийн тал дээр бас бага анхаардаг юм шиг байгаа. Эсвэл зөнгөөрөөл тэр ажлыг хийдэг. Бэлгийн одоо сексийн боловсрал өндөр байх юм бол бэлэг эрэхтэн жижиг байсан ч гэсэн ерөөдөө бол эмэгтэйдээ бүрэн дүүрэн ханамж өгч чадна. Харамсалтай нь боловсрал одоо сексийн боловсрал тааруу байх юм бол мэдээж бэлэг эрэхтэн дээрээс нь жижигхэн байх юм бол тэр эр хүний өөрийн үнэлэмжинд бол сөргөөр нөлөөлдөг. Өөрийгөө нэг дутуу долмог гэсэн мэдрэмж төрж яадаг. За мэдээж бэлгийн боловсралгүй тэгээд бэлэг эрэхтэн жижиг эрэхтэй хүн байх юм бол эмэгтэйчүүд маань ч гэсэн бас ирэхэд голонгой ханддаг. Тийм учраас одоо боловсралгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар эмэгтэйгээ бүрэн дүүрэн хангахын тулд мэдээж бэлэг эрэхтний хэмжээнд хүмүүс ялангуяа залуучууд их анхаардаг. Жижиг эрэхтэнтэй хүн байлаа гэхэд бол одоо томруулах янз бүрийн арга хэмжээ авдаг. Одоо оновчтой бус аргууд бол бас байна шүү дээ. Нөгөө тос шахах ч гэдэг юм уу, шайраг хийх ч гэдэг юм уу гэж. Гэтэл бэлэг эрэхтнийг одоо томруулдаг. За одоо секс шопуудад бас нөгөө янз бүрийн багчнууд бол байж байдаг. За дээрэс нь өөрөө ямар нэгэн байдлаар тийм дасгалууд бас байдаг шүү дээ интернет
заасан байдаг. Тэгэхээр бэлэг эрхтнийг бол томруулснаар эмэгтэйгээ дур хангах боломж нь бол мэдээж нэмэгдэнэ. Яагаад гэвэл одоо эмэгтэйгийнхээ өдрийг илүү сайн үрж өгөх ч гэдэг юм уу тийм. Би болохоор яг бэлэг эрхтэн томруулах гэдэг асуудал дээр одоо манай урлагийн хүмүүсийн одоо шийдэж байгаа асуудлыг харахаар бэлэг эрхтэн маань нөгөө түрүү ярьсан судас байна. Тэгэхээр судсыг бол одоо яг томруулж чадахгүй юм байна гэж үзээд байна. Судсыг бол бид нар томруулж чадахгүй байна. Одоо зүрхээ бид нар хамгаалж зүрх судсаа хамгаалахын тулд юу зөвлөдөг вэ? Дасгал хөдөлгөөн зөвлөдөг шүү дээ. Дасгал хөдөлгөөн хийснээрээ бэлэг эрхтнээ эрүүл үйл ажиллагааны хувьд илүү эрчимтэй ажиллах чадвартай, ачаал даах чадвартай, хэмжээний хувьд ч өөрчлөлт гаргаж болох юм байна. Дасгал хөдөлгөөнөөр. Энээс гадна бэлэг эрхтний зүгээр арьсан завсар суулгадаг суулгацууд бол би одоо манай практик нэвтэрч байгаа суулгацууд силиконоос суулгацууд. Эднэр бол бас үр нөлөө өгдөггүй биш өгдөг. Тэгэхдээ дасгал хөдөлгөөнийхаа дараа орж байгаа 2 дугаар байранд. 2 дугаар байранд зүйлдэг. За 3 дугаар байранд нь одоо бид нар бэлэг эрхтэн юу яах, томруулахад юу ашиглаж хэрэглэдэг вэ гэхээр бүр одоо судасны эмгэгтэй, сахарын хүнд өвчтөй тэр хүмүүс эргэх одоо боломжгүй тийм өөрчлөлтөнд бие махбод орсон байх юм бол бэлэг эрхтэн хиймлэр суудаг. Энэ дарга бол ерөнхийдөө дангаа ухааны гарц одоо яг өнөөгийн байдлын гарц. Нөгөө байдалтай байна гэж. Facebook үзэгчтэй хэлээ. За дараагийн асуултад тэгвэл Эрдэнэ чаас асуулт. За түрүүн энэ асуудал дээр та ярьсан. Гэхдээ давхардаад асуулт орж ирж байна. Энэ бол их олон ирсэн асуулт л та. Ерөөсөө л энэ эрэгтэй хүн нөгөө гэртээ орж ирээд тэр хөвтчдэг удирдлагаа бариад ажилд оролцдог. Хөдөлгөөн муутай, идэх муутай. Тэгээд эмэгтэй хүмүүсийн гол одоо шаардаад байгаа намайг хайрлах мэдрэмж өгөхгүй байна. Хайрлахгүй. Намайг халамжлахгүй байна. Хүүхдүүдэд туслахгүй байна тийм. Ажилд маань туслахгүй байна. Энэ дээр та одоо түрүү яг тэр ерөнхий сэтгэл зүйн онцлогийг бид нар тайлбарласан зүгээр гарц юу вэ гэж байна. Эмэгтэй хүмүүс биднээс тийм шаардаад байна. Гэртээ арай эхнэр маань тийм ярьж байна. Магадгүй та нар ярьж байгаа байна. Зөндөө ирчүүд ийм асуудал тулгарч байгаа. Тийм. Тэгэхээр үнэхээр энэ бол бас гэр бүлийн хувьд тулгамдсан асуудлууд нэг. За бас нэг судалгаа байдгийг. Ирчүүд маань нөгөө л тэр олон зуун мянган жилийн турш нөгөө л ганц төрлийн ажил хийсээр байгаад нэг зүйл дээр л нэг удаа төвлөрч чаддаг. Гэтэл эмэгтэйчүүд маань нэгэн зэрэг олон ажил хийх чадвартай. Ямар санд би бас наригч хэлтийн эмэгтэйчүүд маань хоолоо хийн, хүүхдээ хөхүүлнэ, ховж ивэ ярина. Тэгээд яг бас судалгаанууд хийгдсэн байдаг л да. Жишээлх юм бол одоо эрэгтэй хүн ингээд зургт үзэж байхад гар утсан дуурахад ямар үйлдэл хийх вэ? Хамгийн түрүүнд юу гэж бод? Би бол зургтынхаа дуу баг. Тэгдэг. Эсвэл өөр өрөөнд орж ярьдаг. Нэгэн зэрэг зургтынхаа дуу багсан. Нэгэн зэрэг зургтаа үзээд уцаараа ярих чадвар бол эрчүүдэд сул. Харин эмэгтэйчүүд маань бас тийм судалгаа хийсэн байдаг. Туршилт одоо хөхүүл ээжийг одоо туршиж байгаа байхгүй. Хүүхдээ хөхүүлж байгаа. Тэнгүүд тэр ээж маань зургтаа үзэж байгаа. Дээрээс нь гар уцаараа ярьж байгаа. Дээрээс нь хоолой зэрэг хийж чадвартай байх жишээтэй. Тэгэхээр нэгэн зэрэг айгүй олон үйлдэл хийж чаддаг. Тийм болохоор одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид маань, за ялангуяа бүсгүйчүүд маань эрчүүдийн энэ сэтгэл зүйн онцлогийг ойлгоосоо танай найз залуучин, таны ханчин өөрхийн нэгэн зэрэг нэг л үйлдэл хийж чаддаггүй шүү. Анхаарлаа хуваарлж чаддаггүй юм шүү гэдгийг ойлгочих юм бол нөгөө ханаа бас зовоохгүй те. Яг бол хичнээн оролдоод нөгөөд чи яаж чадахгүй. Тийм байгаа. Миний хувьд яхаа бас ажиглаад ингээ хараад ахаар эрчүүд одоо энэ чадвараасаа гадна яг одоо хайраа мэдүүлэхтэй. Тэр юу нь бол одоо түрүүний ярьсан дуучнаа байхдаа юм ярьдаг өөрийнхөө дотроо хайрладаг тийм хайраа гадна илэрхийлж гаргах яг мэдээж бүх эрчүүд ш тодорхой гаргаж байгаа эрчүүд байгаа. Гэхдээ тэр массыг нь дийлэхгүй.
тийм. Тэгэл байна. Масс бол ер нь л илэрхийлэх гэдэг юм дээр манай ирчүүд одоо сурах боломж байдаг юм. Тэгэхээр тэгэл байна. Сайжруулъя тийм. Скил нэмий гэдэг санаагаар тийм байж болох. Орчин үед бол залуучууд маань харьцангуй чөлөөтэй болцсон. Хаста хайраа ингээл ярьж штэ би чам тайртай шүү гэл маш их хэлдэг болцсон. За манай үеийнхэн за манайхаас дээш магадгүй арай жоохон доош үеийнхэн бол масс нь бол яг үнэхээр хайраа илэрхийлэхэд нэлээд таарав. Одоо цэвэр эр хүний бүр ичимтгий зангаас болж байгаа. Одоо би ч манай найз нар шиг бас хэлдэг л дээ. Угаасаа л ингээл үйлдэлээрээ хайртай нь харагдаж байгаа юм чинь тэрийг заавал хэлээд байх шаардлага байгаа мó гэж. Тэгэхээр мэдээж өөрийгөө илүү чөлөөтэй нээдэг, ярьдаг тийм эрэгтэй хүн бол хайраа илэрхийлж болно. Мэдээж эмэгтэй хүн бол бас чихээр дурладаг гэдэг шиг эмэгтэйчүүдтэй би хайртай шүү гэж ер нь бол хэлж явах хэрэгтэй. Тийм чадвар эр зориг нь хүрэхгүй байх юм бол магадгүй. Эсвэл тийм сургалтанд эсвэл над дээр сэтгэл заслын имчилгээнд явж хайраа илэрхийлэх чадварыг эзэмших боломж бол бас байгаа. За ингээд Facebook үзэж байгаа нийт хүмүүстэй хэлэхэд ерөнхийдөө бол ирчүүд бид нарт яг өнөөдөр дутагдаад одоо бид нар мэдэхгүй байгаа юм бол боловсрал маань юм байна тийм. Тэглэг байх. Бид нар жоохон мэдлэгээ нэмэх шаардлагатай юм байна гэсэн ийм ойлголт зүйл төрлөө. Тэгээ өнөөдрийн Facebook ирж цуг оролцсон Эрдэнэбаатар иржтэй баярлалаа. Нурлан эмчтэй бас баярлалаа. Үзэгчдэд бас баярлалаа. Facebook сонсож байгаа үзэж байгаа үзэгчдэд баярлалаа. За тэгээд дараагийн удаа үзэгчдээс асуулт аваад тэр асуултынхаа дагуу бид хоёр цаашдаа байнга энэ лайв нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй байгаа шүү. Та бүхэн сэтгэл зүйтэй холбоотой магадгүй өөрсдөө тулгамдж байгаа тэр зүйлүүдэд чөлөөтэй асууж болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.